байгаа. За энэ өрт маань бол яг аль өрхийн одоо хаалгаар орж ирж хүндээ иргэндээ наалдаж чадж яах нүгэл наалдаж чадахгүй. Ер нь бол энэ сүүлийн 20 жилийн хугацаанд одоо энэ улс төрийн туйлшрал энэ талцлаас үүдэлтэйгээр төрийн бодлогоор энэ хувийн хвшил аж ахуй бизнес эрхлэгчтэй дөрвтэй дэмжиж чадсангүй. Зах зээлийн харилцаанд бид шилжсэн. Зах зээлийн одоо захын харилцаа худалдаа бизнес эрхэлж байгаа 20 жил 23 жил энэ одоо худалдааны төвүүд дээр зогсож байгаа энэ худалдаа бизнес эрхлэгчд бол үнэхээр амьдрал нь өөтөйтэй дээшиж чадсан. Тэгэхээр бизнес эсэргэж чадахгүй байгаа учраас төрийн албан хаагчид нийт одоо монголчуудын маань иргэдийн бодит орлого нэмэгдэхгүй байна. Ажлын байр бий болохгүй байна. Ажилгүй хөдөл өнөөдөр 10% байна. Энэ 5%-аас дээш бол одоо өндөр аюултай ийм үзүүлэлт гэж үздэг. Гэтэл бид нэр хэдийнэ 2 дахин нэмэгдсэн байна. Хүн амын ядуурлын төвшин одоо 40%, 39-40% олон жилийг одоо бид үзэж байна. Тэгээ өнөөдөр тийм учраас одоо бид нин төрөнд одоо ажлын байрыг иргэдээ ажилтай болгох, орлоготой болгох, амьдралыг нь баталгаатай болгох энэ бодлого бол юу юунаас илүү чухал байна. Үүнрүү чиглэсэн бодлогыг бид бас Монголын төрөөс тодорхой бодлогуудыг авч хэрэгжүүлж байгаа. Үүний үр дүн төрөх хэрэгтэй байна. Өнөөдөр эдийн засгийн 17.5% төрсэн эдийн засгийн өсөлт 12% руу буулгачлаа. Одоо төсвийн алдагдал гэхэд 8. За бонд бас мөн бараа бүтээгдэхүүн үн тогтворжуулалтаа хамт тооцох юм бол 13% хүрч алдагдлаа одоо бий болохоор ийм байдалтай байна. Тэгэхээр амаргүй байна гэж үзэхээс өөр аргагүй байна. За баярлалаа. За ингээд манай нэвтрүүлгийг эхлээд дөрөв дэх асуулт маань одоо эхэлж гэж байна. Дөрөвдүгээр асуулт. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагын бие даасан хараа тус байдлыг хангах талаар хэрхэн ажиллах вэ гэдэг асуулт. Энэ асуултыг Монгол ардчилсан намаас нэр дэвшигч Нэлбэг Доржоос эхэлж хариулнаа. Ерөн шүүх эрх мэдлийн хараа тус байдлыг хэн нэгэн хүн хангана гэж ярих юм бол тэр бол худлаа болох юм байна. Тийм учраас яаж хангах вэ? Энийг хуулиар л хангана. Өнөөдөр жишээлбэл бид нар хуульчдын холбоо гэж байгуулсан байгаа. Хуульчид тусдаа холбоогоо байгуулад хуульч мэргэжлэр төгссөн хүмүүс дахин шалгалт өгч байгаа. Тэгээд дахин шалгалт өгөө тэнцэх юм бол лиценз авч байгаа зөвшөөрөл. Тэгэх юм бол прокурор, шүүгч, өмгөөлөгчөөр ажиллах хэрэгтэй болж байгаа. Хэрвээ тэр хүмүүс ажиллах юм бол тэр эрх нь хураагдж байгаа. Яг иймэрхүү маягаар аль нэг төрийн институт том албан тушаалтнаас хамаардаг энэ хамаарлыг л алга болгох хэрэгтэй. Дээрээс нь шүүхийн ерөнхий зөвлөл шүүх нэг байсан, үнийг салгаж өгсөн. За дээрээс нь нэг сайхан мэдээ дуулгахад манай иргэдийн төлөөлөгчд өмнө нь шүүх хуралд оролцоод бэлэгдлийн шинжтэй гардаг байсан. Одоо таслах хэрэгтэй болсон. Ер нь ихэнх улс орнууд энийг олохгүй юу гэж маргадаг. Монгол улс бол зориглоод үнийг хийсэн. Дээрээс нь манай шүүгчид нөлөөллийн мэдүүлэг гаргадаг болсон байна. Хэрвээ шүүхэд одоо хэрэг таслах гэж яхаа таслахын өмнө нөлөөлөх юм бол улс төрчид мөнгөтэй төгрөгтэй хүмүүс нөлөөлөх юм бол шүүгчид хуулиар нөлөөллийн мэдүүлэг хэрэг шийдэх бүртээ бөглөж байгаа. Бөглөхгүй бол шүүгч хариуцлагагүй лээ. Буруу бөглөвөл бас хариуцлагагүй лээ. Хэрвээ нөлөөлсөн тогтоогдох юм бол ямар ч том албан тушаалтан бай албан тушаалаас шууд огцордог болж байгаа. Дараагийн нэг асуудал бол шүүхийн бүх шийдвэр ил тод болж байгаа явдал байна. Ил тод болно гэдэг бол шүүгч хариуцлагатай шийдвэрээ гаргана. Тэр шүүгчийн шийдвэрийг хохирогчч уншина, ерөнхийлөгчч уншина, дээрээс нь одоо оюутан ч уншаа сууж явах ийм боломжтой. Дараагийн нэг асуудал бол эвдрүүлэн зуршлах гэдэг ийм одоо механизмыг бид нар гаргаж ирсэн. Нийт гэмт хэргийн нэг 40% нь ер нь эдийн засаг, гэрвэл, маргаан гэд байдаг. Хоёулаа одоо тохироод эвдрүүлэн зуршлах тэр хуулийн дагуу шийдэгдэх боломжтой. Цаашдаа энэ хэрэгүүд ингэж шийдэгдэнэ. Иймэрхүү маягаар бид нар одоо шүүх эрх мэдлийг ард иргэдийнхээ эрх мэдэл рүү шилжүүлж өгч байна гэдгийг хэлэх гэсэн. За баярлалаа. Тэгэхээр шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагын бие даасан хараа тус байдлыг хангах талаар та хэрхэн ажиллах вэ гэдэг асуултыг Монгол ардын намаас нэр дэвшигч Батэрдэн танд тавьж байна. Таны хариулт байж. Өнөөдөр хуулиар тогтоосон хууль тогтоох гүйцэтгэх эрх мэдэл гүйцэтгэх шүүх эрх мэдлийн энэ байгууллагуудын харилцан тэнцвэртэй хяналттай байх энэ зарчим бодтойгоор амьдрал дээр хэрэг байгаа тухай бид маш их ярьж байгаа. Өнөөдөр хууль шүүх хүн бүртийг шударга үйлчлэхгүй байна. Шүүх улс төрөөс хараа тусаар ажиллаж чадахгүй байна. Энэ бол амьдрал дээр бодтой байгаа юм зүйл. Бид сүүлийн жилүүдэд шүүхийн шинтгэлийн багц хуулиуд
энэ эрх зүйн орчныг шинжлэх талаар бас тодорхой алхмуудыг хийж байна. Ерөнхий энэ хийж байгаа ажлыг бол би зөв гэж дэмждэг. Гэхдээ баталсан хуулиуд нь амьдралд бодтойгоор хэрэгжиж тэрвэр чадахгүй байна. Өнөөдөр шүүгчийн ёс зүйн байдал, ёс шударгатай холбоотой асуудлууд, шүүгчийн нийгмийн хамгаалал, баталгааны асуудал, мөн шүүгчийг сонгон шалгаруулах ажил томилж байгаа энэ бүх байдал бол бас нэлээд анхаарал татж байгаа тодорхой асуудлууд бий. Энэ сонгон шалгаруулалт гэсэн энэ халахвчийн цаана танил тал нутаг бас улс төрийн үндслээр шүүгчдийг томилдог. Учид олон жил ажилласан байдал шатраалж ахих мэргэжлийн ур чадвар ёс зүйн талаас нь хүмүүсээ сонгож чадахгүй ба. Тийм учраас энэ бүх байдлыг бид өөрчлөхийн тулд эрх зүйн талаас нь анхаарах ёстой. Ёс зүйтэй зөв хүмүүсээ сонгож тавих ёстой. Мөн иргэдийн оролцоог биелүүлсэн иргэний хяналтын ийм зөвлөлийг байгуулж тэр зөвлөлөөс тухайн шүүгчнэрийн одоо ажил бүлгээ үүдэг харьяаллынхан дагуу тэр иргэдээс нь тодорхой саналуудыг авдаг ийм тодорхой шинэ механизмуудыг хийж хэрэгжүүлэхэд бидэнд бүрэн болцоотой гэж би бол үздэг. За баярлалаа. За тэгээд би асуултаас давтаж хэлье гэж бодож байна. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагын бие даасан хараа тулын хангалтлагаар та хэрхэн ажиллах вэ гэд. Энэ асуултыг Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч удуул тань тавьж байна. Таны хариулт хэлж. Шүүх засаглал бол нийгмийн шударга ёсны тогтолцооны гол баталгаа байдаг. Шүүх шударга байж нийгэм шударга байдаг. Өнөөдөр Монголд яагаад ийм шударга бус байдал газар авсан бэ гэвэл шүүх засаглал маань шударга ажиллаж чадахгүй байгаа гэсэн үг. Монгол улсын хуулиар өнөөдөр шүүх хараат бус байдлаар ажиллана гэд хууль нь заасан байгаа. Тэгвэл тэр хараат бус байдлаар ажиллах ёстой, шударга эсэг тогтоох ёстой. Тэр шүүхийн байгууллага өнөөдөр яагаад хараат бусаар ажиллаж чадахгүй байна вэ гэдэгт хэргийн учир нь байгаа юм. Хууль байхгүйгаас хараат бусаар ажиллахгүй байгаа юм биш. Энд бол хамгийн гол нь тэнд шударга эс алдагдсанаас хараат бусаар ажиллаж чадахгүй байгаа. Хуулиар засаглах биш, шударга эсээр засаглах болсон тэр цагт шүүх жинхэнэ хараат байдлаар ажиллаж чадна гэж бодож байгаа. Өнөөдөр Монгол орнд 800 гаруй хууль байдаг. Хэрэгжиж байгаа ч биш, хэрэгжихгүй ч биш. Хууль өнөөдөр Монгол хүн тэгш үйлчилдэггүй. Хамгийн өөрийгөө өмгөөлөх чадваргүй, хамгийн сул дорой, ийм иргэдээ шүүх хатуу харгас Монголын хууль. За эрх мэдэлтнүүдэд хууль үйлчилдэг. Өнөөдөр гэртээ хүүхдээ хил сэргээр шоронд оруулаад уйлаа сууж байгаа, эмээнэр байж байгаа. Нөхрөө шоронд явуулсан бас хил сэргээр өөртөө өмгөөлж чадахгүй, өмгөөллийнхөө мөнгийг төлж чадахгүй, бас шоронд явуулсан, таслуулсан ийм одоо олон мянган эхчүүд байгаа. Эхчүүд, эмэгтэйчүүд шоронд хоригдож байна. Тэр байтугай хүүхдээ аваад хүүхдийг хүртэл шоронд хордог ийм аймаар шорончсон улс өнөөдөр болчиход байгаа нь бол шүүх өөрөө нэгдүгээр хараат тусаар ажиллаж чадахгүй байгаагийн илрэл. Хоёрдугаар шүүхэд шударгаас байхгүй байгаагийн илрэл. Шүүхэд яагаад шударгаас алдагдсан гэвэл шүүхэл төрлийн алба болсон. Ангаараа, найз нөхдөөрөө, хамаатан саднараа, нэг намаараа, нэг нэгнээсээ хараатай байхын аргагүй. Ингэж ийм одоо гинжин хэлхээгээр шүүхэд ажиллаж байгаа учраас шүүх өнөөдөр хараатаар ажиллах ямар ч боломж байхгүй. Шударгасыг тогтоох үүргээ үнэхээр биелүүлж чадахгүй байгаа. За баярлалаа. За нэр дэвшигчд тавих дараагийн асуулт батлан хамгаалах салбартай холбоотой юм байна. Монгол улсын ерөнхийлөгч нь зэвсэг түвшний ерөнхий командлагч байдгийн хувьд төрийн цэргийн бодлогын талаарх таны бодлыг сонирхож байна гэсэн асуулт байна. За энэ асуултанд Монгол Ардын намаас нэр дэвшигч Батэрд нь эхэлж хариулна. Тэгэхээр Монгол улсын зэвсэг түвшин цэргийн шинтгэлийн цогц бодлогыг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Цэргийн батлан хамгаалах зэвсэг түвшний салбар дахь сүүлийн жилүүдэд ахис дэвшил олсон ялангуяа ихэнх сахиулах үйл ажиллагаанд зэвсэг түвшний төлөөлөл оролцож байгаа энэ ажлыг цааш нь гүйцэтгүүлэхийн дэмжихийн зэрэгцээгээр өнөөдөр зэвсэг түвшнийхээ эрх зүйн орчныг шинжлэх, зэвсэг түвшний өнөөдөр төсөв бол туйлын бага гэж байгаа. Төсөв бол зөвхөн хэрэглээний хэмжээнд ямар нэгэн техник байлдааны зэвсэг хэрэглэл техник шинжлэх юм боломжгүй байгаа. Өнөөдөр 20-30 жил одоо болсон хуучин техниктэйгээ манай зэвсэг түвшний анги салбарууд 20 30 жил ажиллаж байгаа. Энэ бол 20 30 жилийн туршид 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 20 30
ажиллаж байна. Тэгэхээр өнөөдөр шинэ нөхцөл байдлууд бий болж байгаа. Энэ байгалийн гамшигтай үзэгдлүүдийн давцамж их ойр болж байгаа. Мөн олон улсыг дамсан энэ террорист аюул занлын тухай асуудал бас бий. Мөн одоо технологийн янз бүрийн ийм аюулын үед манай Батлан хамгаалах зөвлөлтчний анги салбарууд ажиллах тэр боломжийг бий болгох, энэ мэргэжлийн бэлтгэл, байнгын бэлэн байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах. За мөн цэргийн албанд хааж байгаа залуучуудаа тэнд нэг жилийн алба хааж байгаа гэсэн тэр хугацаанд тодорхой боловсрол мэдлэг, мэргэжлийн чиг баримжаа эзэмшиж явах ийм боломжийг нээж өгөх. Ер нь Монголынхаа хожирид болсон залуучуудыг энэ хөрөмж үзлээр хүмүүжүүлэх, эрүүл сарвал, эрдэм боловсрол тэнд олж болох тийм болцоо тогтолцоог нь бий болгохын төлөө ажиллах ёстой гэж ингэж үздэг. За баярлалаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн зэвсэг түвшний ерөнхий командлагч байдгийн хувьд төрийн цэргийн бодлогын талаарх таны бодлыг сонирхож байна. Монгол Ардын хувьсгалт намаас нэг төвшөж бодвол. Монгол улс өөрийнхөө газар нутаг эх орноо хамгаалах зэвсэг түвшинтэй байна гэж хуулиараа заагдсан байгаа. За зэвсэг түвшний ерөнхий командлагчийн хувьд зэвсэг түвшний шинжилгээний асуудал бол Монгол улсын ерөнхийлөгчийн шинжилгээний бодлогын төвөнд байх ёстой гэж боддог. Зэвсэг түвшин бол улс эх орноо хамгаалаа зогсохгүй бүтээн байгуулалтанд оролцдог, дайны бэлэн байдалд байдаг. Бас энэ хугацаанд инх цагийн үед инхийн үйлсэд оролцдог. Энэ хугацаанд бас өөрснөө цэргийн албан хаасны дараа мэрэгжил тодорхой хэмжээний мэрэгжил эзэмшээд тэр мэрэгжлийн ажлаа очоод халагдсныхаа дараа хийх юм бэлтгэлээ хангацсан байдаг. Эх орныхон бүтээн байгуулалтанд оролцдог ийм үйл ажиллагааг цэргийн зэвсэг түвшний хүчнийхээ хүрээнд явуулна гэж би боддог. Би бас энэ зэвсэг түвшний бодлогыг 21-р зуунд шинжлэх ёстой гэж үздэг. Яагаад гэвэл зэвсэг түвшнийг зөвхөн гаднаас дайн байлдаан хийх юм шиг, зэвсэгтэй дайсад орж ирэх юм шиг ийм хүрээнд өнөөдөр бодож болохгүй. Өнөөдөр химийн дайн, биологийн дайн, мэдээллийн дайн, бас биотерроризм, энэ бусад алан хядах үйл ажиллагаа цоос шин энэ 21-р зуун даяаршлын зуунд бол үндэсний тусгаар тогтнол аюулгүй байдалд бас занал хийж хор хохирол учруулж болох олон ийм шин дайны хэлбэрүүд гарч ирж байгаа учраас би зэвсэг түвшний энэ шинжилгээний бодлогыг бол энэ 21-р зуун глобалчлал даяаршлын зуун мэдээлэл энэ технологийн зуунтай холбогдуулж шинжилж өөрчлөх шаардлагатай гэж ингэж үзэж байгаа. Та хариулсан гэж үзэж байна уу? За баярлалаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн зэвсэг түвшний ерөнхий командлагч байдгийн хувьд төрийн цэргийн бодлогын талаарх таны бодол. Арчилсан намаас нэг төвчл илгүүд орж. Ер нь зэвсэг түвшин түүнээс гадна манай цэрэгдсэн байгууллагууд гэж тангараг өргөсөн олон байгууллагууд бий. Үүрэг хүлээсэн үед татгалзах хэрэггүй ийм л алав хаадаг хүмүүс байдгийг.